Өмнөг аймгийн өвлийн аялал жуулчлалын эвент одоо энэ сайхан арга хэмжээ 29 дахь жилдээ Өмнөг аймгийн Даланзаа хотод зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ хүү Түмэн Тэмээний баяр энэ үйл ажиллагаанд хичнээн тэмээтэй одоо ямар төрлүүдэд нь илүү их оролцоотой оролцож байгаа вэ? За баярлалаа. Өнөөдрийн өвлийн одоо энэ хамгийн том фестивал Тэмээний баярт бол Мандлуусан бас одоо нэг хамгийн алдартай сайхан хосынхаа хосоороо илүү төлхөө оролцож байгаа. Тэгээд бас хурдан хурц Тэмээнүүд маань ирсэн. За сайхан буур ингэнүүд маань ирсэн. Бид нар бас өргөн бүрэлдэхүүнтэй зорж байгаа. Юун төлөө яагаад энэ олон тэмээ олон тэмээчдтэйгээ өргөн оролцож байгааг бол одоо Өмнөг аймгийн бас Тэмээний омог үйлдвэр ханы эцгийн хөрөн гэдэг тэмээгээр алдартай сум. За улсдаа болон Өмнөг аймаг бол улсдаа хоёрт бас тоологдож явдаг тэмээний тооцоолгоороо. За тэр утгаараа бас бид бүгд бас өмнөгийнхөө нэр нүр царай авах хэрэгтэй гэдэг утгаараа бас ханы эцэг хөрөн тэмээгээр гарч хөрөн тэмээдийг маань өсгөж байгаа тэмээч дээрээ гарч тэр утгаараа махаж ингэж оролцож байгаа. Тэгэхээр одоо нийт бас өмнө говьчуудаа тэмээн соёлыг хөгжүүлж байгаа энэ одоо бас оролцож байгаа энэ хүмүүстэй тэгээ өшөөл илүү цаашлбал одоо манайх бас улсдаа одоо Өмнөг аймгийн Хамбогд сум 1-р байранд орж байгаа. Мандал овоо сум маань бас 2-р байр эзэлж байгаа. За тэгээд одоо Дунд Говь аймаг, Баян Хунгар аймаг. За тэгээд дахиад одоо манай бас Өмнөг аймгийн сум гэдэг эхний 5 байрт энэ аймагуудын сумдууд эзэлж байгаа. Тэгэхээр одоо энэ тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх энэ үйлсийг цаашид одоо бас зөвхөн одоо бид бас улс орндоо гэлтгүй олон улсын хэмжээнд дэлхийн хэмжээнд сурчлах ёстой шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо бас Мандал овоо сум одоо ханы эцгийн хөрөн тэмээнийхэн үйлдвэр ухсааг олон улсад хэрхэн одоо сурчлах, дэлхийд хэрхэн сурчлах одоо зорилго агуулж байгаа вэ? За тэгнэ энд бол бас бид Монголоос гадна дэлхийд бас өөрийн энэ хоёр бүхтэй тэмээ, тэмээний онцлог, тэмээнээс гарч байгаа ашиг шим, ноос ноолуур сүү цагаан эдээгээд энэ хөсгүй сайхан энэ түүхэд бүтээгдэхүүнийг одоо дэлхийд таниулж энэ хоёр бүхт тэмээгээр бид нар бас дэлхийн хэмжээнд бас сурчлан таниулах үүргийг хүлээгээд бид нар сая 1 сарын 27-нд Мандлуу сумынхаа хоёр түмэн тэмээний баяраа хийгээд тэн дээрээ бас бид гадаадын олон улсын 5 сэтгүүлч маань ирж манай тэмээний баярт оролцож бас дэлхийд сурчлах ажлыг маань хийж яваа. Тэгээд бидэд бас энэгээр Монголынхон тэмээг заашлаад Өмнөг нутаг заашлаад Мандлуу сумынхаа ханы эцгийн хөрөн тэмээг бас өсгөн үржүүлж энэ төлөв дэлхийд одоо тэмээ тэнгэрийн амтан гэсэн энэ агуу амтныг сурчлах ажлыг бас шат шатантан тодорхой хэмжээгээр хийж яваа. Тэгээд энэ тэмээн тооцоолгоо өсгөхөд ерөөсөө бас зах зээлийн нэг ороо бас говийг явж явахад бас тэмээний тооцоолгоо нэлээд хорогдож байсан. Одоо тэмээ